иргэд бас ингээ хоёр хуваагчаад байна тий. Тэгээ хотын дарга төслийг хэрэгжүүлэх гээд иргэдэд урьдчилаад бас жагсаал зүгтэн хийгээд байдаг. Энэ дээр та бас байр суурь аялаж. Яг хөө мэрэгчлэтнүүдийн үгийг, судлаачдын үгийг бас сайн сонсох хэрэгтэй л дээ. Улс төрчид гэхээсээ гадна тэр мэрэгчлэтнүүд, судлаачд бол арай өөр юм ярьж байгаа тий. Ямар ч байсан энэ бол яг ярьсан шиг нь төгжрлийг 30% бол бууруулахгүй гэдгийг бол маш тодорхой хэлж байгаа. Зам тээвэр судлаачид тий. Нэгдүгээр асуудал, хоёрдугаар асуудал болохоор өртөг дэндүү өндөр байна гэж хэлж байгаа. Одоо миний санджаагаар зам тээвэр судлаач Тэмүүж ингээд хүний тооцоогоор бол бараг энэ 32 км замд бол юу 2.3 их найд байтугай бараг 150 тэрбум орчим төгрөг болно гэж хэлсэн байсан. Энэ ч одоо бараг хэд дахин бага үнийн төв юм бэ те. Тэгэхээр энэ бол их ноцтой бас мэдэгдэл. За мэдээж 3 дугаарт бол ерөөсөө энэ зохион байгуулж байгаа асуудал нь бол бас маш асуудалтай байна. Тэзүү байгаа хэсэг нь тодорхойгүй. За усны газар бол дүгнэлт хийх боломжгүй. Яагаад гэвэл материалаа ирүүлээгүй гэж хэлээд байгаа. Тэгэхээр ч энэ чинь усан байгууламж гэж явдаг тий. Усны одоо дагуу тавьж байгаа гүүр гэдэг чинь тэгэхээр усны одоо барилга байгууламж байж усны газрын дүгнэлт гараагүй байхад аль хэзээний ажил нь эхлээд 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгсөн гэдэг бол бас маш их тийм ноцтой асуудал байгаад байгаа юм. Тэгэд асуудлууд байна уу байна. Угаасаа нийслэл гэдэг чинь нийслэлийн иргэдийн л амьдарч оршин сууж буй газар учраас иргэд бол энэ том мега төсөл дээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх бүрэн эрхтэй. Тэгээ тэрнийхээ дагуу энэ төслийг эсэргүүцснийх нь төлөө одоо элдв хоёроор хэлэхтэй дарамжхалт үзүүлэх, орон гэрийнх нь гадаа очиж орилж чарлах, эсвэл орон байрыг зааж тий 100-100-аар очиж одоо бойкот хийж, чагсаал хий энэ төр гэж төрхөрдөг бол нийтийн албан тушаалтны хийх үйлдэл биш гэж харж байгаа. Маш шүүмжлэлтэй хандж байгаа. Энэ төслийг бол ер нь маш мапантай ноото төсөл гэж үзэж байгаа учраас энийг бол баг дээр нь учрыг нь олох ёстой гэсэн байр суурьтай.